Өдрийн мэнд та бүхэн багц орлого цонхны зааврыг хүргэе. За тухайн өдрийн гүйлгээнүүд нь нэг багц болон нэгтгэгдэн таны хэдэвчэнд шилждэг байгаа. Өөрөөр хэлбэл тухайн өдөр хэдэн ч борлуулалт хийгдсэн байсан тухайн борлуулалтууд нь нэг багц болон багцлагдаад нэг удаа таны хэдэвчэнд шилждэг гэсэн үг юм. За харин тухайн багц гүйлгээ нь хэдний өдрийн борлуулалтын гүйлгээ вэ? Мөн хэдэн төгрөгийн шимтгэл суудгагдсан бэ гэдэг мэдээллийг бид багц орлого гэсэн цонхноос харах юм. За багц орлого цонхонд маань шилжсэн болон хүлээгдэж буй гэсэн хоёр хэсэг харагдаж байгаа. За шилжсэн хэсэгт маань хэдвч цэсний боломжит үлдэгдэл рүү шилжсэн төлбөрийн мэдээлэл болон за та хэдвч цэснээсээ зарлага гаргах дээр даран өөрийн дансандаа татан авсан гүйлгээний мэдээлэл аль аль нь харагдах байгаа. За энэ хоёрыг хэрхэн ялгах вэ гэх юм бол урдаа ийм шилжилтийн дугаартай болон дугааргүй гэдгээр нь бид ялгах юм. За урдаа TFD ийм цэнхэр өнгийн шилжилтийн дугаартай гүйлгээ бол та хэдвч цэснээсээ зарлага гаргах дээр дараад өөрийн дансандаа татан авсан гүйлгээ гэсэн үг юм. За харин урдаа дугааргүй хоосон харагдаж байгаа нь болохоор таны хэдэвчэнд шилжсэн гүйлгээ гэсэн үг юм аа. За тэгэхээр бид хэдэвчэнд шилжсэн гүйлгээгээ шалгаж харцгаая. За тэгэхээр энэхүү хоёрдугаар эгнэнд харагдаж байгаа гүйлгээ бол таны хэдэвчэнд шилжсэн гүйлгээ байна. Өчигдөр урдаа шилжилтийн дугааргүй харагдаж байна. За бид үүнээс юу харж болох вэ гэвэл гүйлгээний тоо гэсэн хэсэг байгаа. За үүн дээр бол 5 гэж гарч ирж байна. Тэгэхээр энэхүү багц гүйлгээ маань одоо 5 борлуулалт нийлээд таны хэдэвчэнд шилжсэн гэсэн үг юм. За тэгэхээр энэхүү 5 гүйлгээ нийлээд 622 мянган төгрөгийн дүнтэй байсан байна. За тэгэхээр үүнээсээ энэ дүнгээр шимтгэл суудгагдаад мөн энэ дүнгээр системийн төлбөр суудгагдаад таны хэдэвчэнд болохоор хамгийн арга гүйлгээд за 3 сарын 9-ний өдөр таны хэдэвчэнд шилжсэн байна гэсэн энэхүү мэдээллийг бид харах юм. За тэгэхээр яг 3 сарын 9-ний өдөр энэхүү гүйлгээ маань хэдэвчэнд шилжсэн байгаасыг бид тулган харахтаа болохоор хэдэвч цэцлэнгөө орно. За бид өмнөх заавар дээр бол хэдэвчэнд орж ирсэн мөнгөө хэрхэн шалгах вэ гэдгийг бол мэддэг болсон байгаа. За тэгэхээр эндээс харахад 3 сарын 9-нд болохоор 2 гүйлгээ харагдаж байна. За кредит буюу улаан өнгөөр харагдаж байгаа нь болохоор та өөрийн данс руугаа татаад авчихсан гүйлгээ харагдаж байгаа бол 3 сарын 9-ний дебет буюу ногоон өнгөөр харагдаж байгаа нь болохоор таны хэдэвчэнд шилжин орж ирсэн гүйлгээ нь бол харагдаж байна. За тэгэхээр 3 сарын 9-ний өдөр 569,740 төгрөг хэдэвчэнд нь орж ирсэн байна. За тэгэхээр энэ 569,740 яг мөн хэсгийг бид нар шалгаж үзэхдээ саяны гүйлгээнээсээ за 622 мянган төгрөгөөсөө 49,760 төгрөгийн шимтгэлээ хасаад за системийн төлбөрөө хасаад шалгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо 622 мянган төгрөгөөсөө энэхүү шимтгэл төлбөрөө хасахаар за хэдэвчэнд харагдаж байгаа 569 мянган төгрөгтэй таарч байна гэсэн. За ингээд бид хэдэвч рүүгээ орж ирсэн гүйлгээгээ багц орлоготойгоо мэдж тулгаж харах нь байна. За харин хэдэвч цэсний маань хүлээгдэж буй гэсэн энэхүү хэсэгт харагдаж байгаа дүн нь багц орлого гэсэн хэсгийн хүлээгдэж буй гэсэн энэхүү хэсэгтэй бол таарах байгаа. За тэгэхээр бидэнд болохоор хүлээгдэж буй гэсэн хэсэг дээр маань эдгээр гүйлгээнүүд харагдаж байна. Тэгэхээр эдгээр гүйлгээнүүд маань за эхнээсээ 3 сарын 11, 12, 13 гэх мэтчлэн 11-ээс 16-ны хооронд одоо таны хэдэвчний татаж авах боломжтой буюу боломжит үлдэгдэл гэсэн хэсэг рүү шилжих гээд хүлээгдэж байгаа энэхүү гүйлгээнүүд маань бол харагдаж байна гэсэн. За ингээд бид багц орлого цонхныхоо заавартай танилцлаа.